За хай зүрхнүүд минь амлсан ясаараа та бүхэндээ ховдог хатагтай ба баатарлуугүн анимегийн 5-6 дугаар ангийг нь гарсан даруйд нь ярьж өгөхөөр бэлтгэлээ. Ингээд эхэлцгээе. Мэдээж өмнөх анги дээр Галбрейс гүнтэй Мелфимэн сүү тавиад намар хурмаа хийхээс өмнө хамтдаа амьдрахаар болсон. Галбрейс амлснараа түүнийг авахаар ирээд аавтайгаа салах ёс хийж луутайгаа манайхан тэнгэрээр дүүлэн нисэж байгаа үзэгдэл харагдаж байна. Нисэж байхдаа Галбрейс Мелфигээс айж ийн үү шинэ газар очихдоо хэр бэлтгэлтэй байгааг нь асуухад өөстэй айж ийн. Гэхдээ ирээд өгөө бодохоор маш гоё олон шинэ сонирхолтой зүйлс хүлээж байгаа гэж бодохоор тэсэхгүй байна л гэж байна. Ядж яхад нь Мелфигийн нөгөө шарсан шорлогийн талаар цэргүүд нь тэр хаваар нэг ярьсан болохоор манай охины хоолыг хүлээж байгаа хүмүүс их байгаа юм байх уу. Тэгэл тэнгэр дээр мөрийг нь налаад ороомоо. Угаасаа нөгөө очих газар нь газраар яваад 7 хоног ниссэн ч бас нэлээд удаа явах юм шиг байсан. Аль өглөө гарсан гэсэн нар жаргаж яхад ч очоогүй байгаа зү. Сүүлдээ Мелфигийн үс мүс нь яасан сайхан үнэртэй юм бэ гэлцаад гээд бараг л ямар шампунаар угаадгийн гэж асуух нь холгүй шүү. Шүн болсон ч ниссээр луунууд шүн өөрсдийн зай байршлаа гаргаж гэрэл хасаад юм байна. Тэр нь болохоор доор байгаа хүмүүст нь од харвж байгаа юм шиг тийм үзэсгэлэнтэй харагддаг байх. Манайхан замдаа буудлаж хонох газар нь цайзад тусдаа өрөө өнтер авцсан гэсэн ч манай охин гол нууртай ойрхон газар байвал хамаагүй дээр ахаа хайраа. Одоо замдаа цэргүүд ядарч байгаа нуурын сайхан загс жарахаа бариад шарж хуураад идвэл под гээл явчихна гэд дахиад л нөгөө хоолоо ярьсаар байдаг шүү. Галбрейс ч байдлыг гартаа авч нэрээ сонноос би өмнө нь зөндөө холуудаа мангасын мах идчихсэн. Чиний минь л хийж өгдөг хамгийн бест тэхүү. Өмнө нь хоногоор мангас сагнаад үлсгийн эрхэнд идээд бүр үнэхээр өмхий бөөлжиж мөөлжөд үхэнгээ алдсан гэл сайхан хобоцж байна. За амрах газраа ч ирлээ. Манай охин өөрөө хаач хамаагүй унтчдаг болохоор тухгүй байхгүй гэл юмнуудаа амхилчээд шууд гал тоогоо руу. Учир нь нөгөө хэд нь тарианы цутай хийцэн угаасаа цадахгүй гэдгийг нь мэдсэн Мелфи нөгөө махнасаа жаахан авчраад үеиг болгох гэж байна. Галбрейсийн нэг цэрэг нь бол өмнө идсэн болохоор бөөн баяр, харин идэж үзээгүй цэрэг зэпүүн хачин царайлал хачин амтгүй юм болох вэ гэж айгаастай. Шараад өгсөн ч иддэггүй шүү. Нөгөөх нь бол идчихлээ. Өнөр мөнрөн дэндүү сайхан байсан уу яасан аль хэдийн Галбрейс ирсэн надад шараад өгөөч л гэж байна. Шарж өгсөн ч гомдоод байна гэж далчганаад идэхгүй гэд эрхэлж байгаа юм бах уу. Мелфи харин дэндүү нэлэх хүүхчиг юм аа. За амаа ангаагаарай гэрээ гэл аманд нь хийхэд нөгөө хоёр цэрэг нь бүр шок. Манай дээдгүн харгас дээдгүн биш байна. Энэ бол нэлцайсан дээдгүн гэж харах нарахгүй зү тэ. Цэрэг зэпүүч бас идээд баг уйллаа. Ийм гоё амттай байж болно гэж юу мангас шүү дээ гэл. За ингээд Мелфигийн амтлахаагаар мангасын махтай тарианы зутанч сайхан амттай болсон. Бүгд л шагшин магтаж байна. Энэ хоёрыг харалтаа манай охинд Галбрейс халбагдаж өгөөд л хоёулаа нэлэх мама болчихжээ. Тэгснээ намайг дээдгүн гэж битгий дуудаач нэрээр минь дууд гэсэнд Мелфи жаахан бодол олж байснаа овгоор нь эхлээд дуудаж үзнэ. Болж шүү. Тэгэхэр нь давраад шууд нэрээр нь дуудсан чинь Галбрейсийн бие нь муудаад нүд нь гинт өнгөн тодроод хүчээ захирч чадахгүй болчдөг. Шидийн хүчээ хянах чадвар нь суларж байгаа гэсэн үг. Тэгэхээр Галбрейс жирийн хүчтэй хүнээс өөр буюу илүү их шидийн хүч цуглуулах ёстой биетэй юм байна. Мангас шидийн хүч хуримтлуулдагч хүн ч ихсэн хуримтлуулдаг. Мангасын шидийн хүч дүүрч илүүг хуримтлуулах боломжгүй болсон үед шидэд хор бүтээж галзуурдаг. Энэ тохиолдолд шууд устгахаас өөр сонголтгүй идэгч боломжгүй. Тэгвэл хүн яадаг вэ? Үүнийг бодож Мелфи сэтгэлээр уннаа. Яагаад гэвэл ээж нь ч мөн адил жирийн хүнээс илүү их хүч хуримтлуулдаг биетэй байсан. Тиймээс цаг хугацаа өнгөрхийн хэрээр ээжийнх нь шидийн хүчний тэнцвэр алдагдаж бие нь хөдөлгөө болж маш өндөр халуурч эхэлсэн. Удалгүй бие нь тэнхээгүй болж амь насаа алдсан талаар Мелфи бодон гуниглаж арай Галбрейсийг ч гэсэн бас ийм байдалд хүрэх вэ гэж санаа зовсоор. Тиймээс л Мелфи ээжийнхээ судалгааны ажлыг үргэлжлүүлэн судалж мангас хүчээ хуримтлуулан галзуурахгүй байх боломжтойгч давхар судалж байгаа гэхэд болно. Ээжийг нь судалгаа хийдэг байх үед мангасын хүчийг сорж авдаг байсан шидийн тойрог нь тэмч төгс байгаагүй. Дээж нь мангаснаас сорсон хүчээ нөгөө утаад болорт биш бүр өөр лүгээ шууд авчдаг байсан. Түүнийг нь бодож агаад нам унтаад хүчээ. Сэрээд л хайраа зүгээр үгээл гүгэл очино. Галбрейс маань юу ч болоогүй юм шиг тэрэл энэ хоёр маань бие бинийг эргэлүүлээл их хөөрхөн байгаамаа. Галбрейс бол зүгээр штэ л гэдэг аахгүй. Гэтэ мэдхгүй.
Бас энд амарч байхдаа заанаас гээд том авраг загсан мангасыг барьж өгнө гэд Мелфид амлцсан болохоор усан дотор уриг тавиад унтуулж байгаа гэж авдیں۔ Загас чинь зөхгүй амтэн штэ явгна. Тэгжсэн ал гинт Мелфиг май хайр хөөхөн шүү гэд тэрвэд авдیں۔ Мелфи чинь бүр ичиж сандраад та чинь яагаад байгаа юм бэ гэл азар Зеппо ирээд намайг авраарай ухааны юмэрээ цаачаа. Тэгээ сүү тавьсан ч манай охин нэг л дасаж өгөхгүй байгаа болтой шүү. Удалгүй бүх цэргүүд цуглараа заанаас мангасаа барих ажилдаа шамдан орохоос өмнө зарим нь тос үр тариа бэлдэх даалгавар аавна. Загсаа бүр шарах гэж байгаа гинэ. Шидэт тойргоо мэдээж тосон цаас ашиглан бие дээр наахаар олдог. Энгийн цаасан дээр зурвал гадаргуу нь устай учир шившлэг үйлчлэхгүй балны бэхэн урсна гэсүг ухаан сэлнэ гэж. Нуурын ойролцоо бүгдээрээ ирээд унтуулж исэн заанасаа усан дотор хүлцэн байсан учраас цэргүүд хүчээ нэгтгэн татаж гаргаж ирэхэд тэ бүр загас муу юм уу гэсэн үнэхээр энэ том амтан байдаг. Мелфи мэн хараад баярлаад их загасны мах идэн гэж бодоостой шүү. Шүд мүдний хин нэртэй гэж. Мелфи намайг энэ шүдэрээ идвэл бүр тас хацах та гэж нэргэд байгаа юм чи яах юм? Удалгүй Мелфи шууд цэлэм гаргаж ирээд дандаа танаар мангасын толгой тасдуулна гэж юу аах втэ? Өнөөдөр би тасдна гэсэн чи сэлмэж таахгүй. Галбрейс жаахан өхөөртөд зүгээр штэ би чамд насан туршдаа тусалж мангасын толгойг дандаа тасалж өгнө гэд нүдийг нь хааж байгаад бусад мангасаас арай өөрөөр тасалдсан байна. За толгойг нь тасалсны дараа мэдээж манай охин тосон цаасан дээр зурсан шившлэгтэй цаасаа тал бүртэн наагаад би хизээч амиг тань дэмий өрөхгүй гэж үргэлжлүүлэн шидийн хүчийг нь сордог шившлэгээ уншаад утаад болрондоо бүх хүчийг нь шингээлээ. Болрон шингэсэн хүч маш аюултай учраас Галбрейст өгөөд хамтдаа дотор гэцийг нь цэвэрлээд горшног гургалдайг нь сайхан шарж идэх гисэл явж гин. Хоолны дуршил аль аль нь их өндөр юм аа. Цэвэрлэгээ хийж дуусаад тал талаас тосооч халаагаад модооч бэлдээд аяг тавгаа зөөсөн шигээ бүгд л их өсөж байгаа болтой. Энд бах Амори гих зэрэг бусдаасаа нилээн Нимбай гих чин цаанаасны гадаргууг авдаг. Ингээд хоёр тоогоо дүүрэн тос халаагаад нэгийг нь өндөр нэгийг нь нам температурт халаагаад эхлээд өндөр температуртаа шарсныхаа дараа нам руу шилжүүлнэ гэж ярилцаж шаржгинсан загас шарья гэж ярилцсан ч дээд гүн маань би заавал шарна би туслана гэд түлэ тайчнаа. Урмыг нь бодоод гоёэн л гэдیں۔ Гэхдээ үнэхээр гоё байсан ч гэж магадгүй л дээ. За тэгэл цагаан сараар бууцны амталгаа хийж байгаа юм шиг л бүгд амсаад шаржигнаад дотор тал нь шүүслэг давс хужрын ёстой янзын сайхан таарсан байна л гэж байна. Олны хүч оломгүй далай гэдэг шиг бүгд л дор бүрнээ чадхаараа тусалцгааж бараг л дуусах тал руугаа хандж байна. Галбрейсийг дотогшоо ороод юмаа идэж бай гэд Мелфи ганцаараа хийх гэсэн ч хоёр сэрэг ирээд хөөхөн туслаад цаад хоёртоо бас Жорны хөвлийн махны эсхийг шарсан загсаа амтлуулад юутай ч дуслаа шүү. Гадаа үлдсэн 3 байн дотогшоо цайлах гээд ороход бүгдээрээ ширээ зассан Галбрейс тусдаа бас тансаглах гээд Мелфигээ бараг шүүгэлдэж дуутах нэ. Ширээн дээр ганцхан шарсан загаснаас гадна амтлагаанд нь хольж идэх олон ногоо хачир байснаас гадна Мелфи навчинд нь ороож идсэн чинь бурхан тэнгэр минь бараг нисчихмээр гой амттай байсан. Яна би бараг өөрөө эзэцсэн юм шиг ярьчлаа тий. За яад. Нэг зэрэг ирээд лайм гэд жимсний шүүсийг жаахан шахаад идэхэр гал байдимаа Мелфи хичээ гэл хэлснийхэн дагуу эцсээ чи бараг уйллаа. Ямар гоё жимс вэ? Юугдаг нэртэй ингээд өөрийнх нь газар нутагт урагдгүй болохоор мэдгүй байгаа маань. Энэ мэдрэмжээ Галбрейст бас мэдрүүлэх гэсэн ч цаадах чинь эсэглийн юм ер нь л идэж чаддгүй гэдгийг нь мэдэж авчаа. Үлдсэн заанасын махаа сайхан хөлдөөгөөд давслаад хүрх газар руугаа авч явахаар болоод манайхан луун дээрээ суугаад Галбрейсийн газар нутаг руу зөвлөсөн юм да. Манай охиныг очиход ард иргэдэн яаж шуухан хүлээж авах болтоо тийм ээ. Хүлээж ахаас ингээд ховдог хатагтай ба Баатар лагун анимегийн 5 6 дугаар анги энэ хүрээд өндөрлөж байна. Дараагийн 7 8 дугаар ангийг нь гарахаар нь гарсан даруйд нь мэдээж хурдан л ярьж өгөхийг ботноо манайхаа. Хөөхөн төвчээртэй хүлээж аваад баярлаа. Дархлаагаа дэмжээрэй. Зүрх